Санжаа дэмхэн цагийн дор гинэ. Бурхан ачлал гаяа ачлал хариулахын судар гэж байдаг юм шүү дээ. Дэмхэн цагийн дор гэж чинь сүмж засмын оронд айлдсан байх нь тийм ээ. За дэмхэн саваа гэж чинь юм тийм байна. Мангар баян юу гэж байна. Төрөлтгөн бүлэг гэж магва гэж нэр шүү дээ тийм. Бурханы насны шарвааны нэр дээ. Хаян мэдэн бүнжиж тэнгэрийн үг төгссөн бүгдийн мандаа бас нормалгаа дээд их болтон магва шивтэй гэж тийм үү. Болтон шив магвагаар жомдэн дээр үзсэн. Ялж төгснөгсөн бурхан ийм хэмээн өчөө. Дэмжигдэж яваад байна. Дээд өдөртөгч та их нэгүүлсэн сэтгэлээр амьтанд тийм үү. Чадмад ням гэж. Ялгал үгүй тэгш билээ хэмээн айлдсан боловч ханжин нам диваа дата гэж тийм. Диваа нэрвэлтгүй танд унахад аврын мөнцөх басан ямар нэг үг байв гэж. Шавжаан астан бай зайлг болов. Хажин гэснээр девадата гэж энэ. Нажин бай их хэлнэс төгс ихтэй очив түгжис чидэрч явж гисэн. Та нэг үстэй яаж аврах вэ альтж гэж. Магва ийм хэмээн альт өчвөр гэж. Тэгчин нэлний дуул их хэлнэстэн тамийн их зовлонгоос их хэлнэстэн гэдэг юм уу. Тамийн их зовлонгоос Бурхан бэр энэс ис аврах юм бол зовлон бүхнээс хагдсан цаг нэгүүлсэнгээр аварсны хэрэг юу гэсэн бэлээ гэж. Нэгэнт Бурханы авралгүйгээр өөрөө гарч ирвэл Бурхан байгаад яах юм тийм үстэй. Тэгээд та чинь юу ярьж байна одоо нэгүүлсэн сэтгэлээр айгүй их нэгдэлтэй байсан учраас аварч чадахгүй гэж юу гэсэн үг вэ? Харин нүгэлтэн байж тэрийг Бурхан аварч иж утга учиртай болох шүү гэж. Асуусан шүү дээ. Логикоор болох. Тэгсэн чинь Бурхан бэр ийм хэмээн айлдвал тэгчин хажин гэлэн гэж их хэлэнц хажин гэлэн бай дэвгаач хэрсэг гэж их хэлэнцийг хурааж бурхан дор гэж тийм өн удаан галбаа дамжуулж тоосгүй их болон олон алт дайсан барьж дайсан үзэж тийм ичээ мэд байсан итгэмж сэтгэл байхгүйгээр ушигжээ гэж онжин аны хажин гэвч би хажин хийгээд тийм девдата хийгээд данжин зингэд чинь одоо бурханы юу шүү дээ. Сидартагийн хүүгүн гэж байна шүү дээ. Данжин зин гэж та. Сидартагийн хүүгүн гэсэн тийм. Бурханы хүүгүн биш ээ гэдэг гэсэн гэж та. Бурхан хүүгүн байх гэсэн. Энэ хоёрыг бол тэгшид байна гэж үзнэ гэж хэлсэн. Памас би мажита эцгийг хийгнээс нь мажита байна тийм. Нэг удаа мажита гэсэн гэж девдата хэлж гинэ. Үеэл шүү дээ нөгөө. Бидний сайн мэддэг дүүхэн нөгөө нэг шоу агнаад бурхан авардаг тийм. Тэгээ би аварсан учраас энэ шоу минийх. Би авалсан учраас миний шоу гэдэг магадгүй тийм. Тэгээ арш нөгөө хүмүүс маргаан таслаад амь аварсных нь байх зүйтэй гэж өгсөн гэж тийм. Тэгээ тэр девдата нэг удаа эцгийгээ хөнөө гэж ятгадчих нь бас девдата байхгүй. Чи энэ бурхан багш юусоо хэмжээгүй гол наснаа надад чи мөд өгөхгүй одоо юу яа. Танай энэ бэмсаар гэдэг хаан бэмсаар сүгжин юм хаан штэ тий. Энэ хаан эцгийг нь хоёр чинь юусаа насны шидний бүтээц юм хоёр шидтэй оролддог гэсэн. Чамааг юусаа хаан суулахгүй байсан гоо чи харин өмнө нь олдохгүй гэдэг. Тэр тэгээд чи би яах вэ гэдэг хажаас чи одоо аавыгаа хөнөө гэсэн гэж тий. Тэгээ нөгөө чинь бэмсаар хааныг авч шоронд хийгээд тэр нь гэмтэнд баг юуны өөр олдог шүү дээ. Ахтын өөр олоод хийгэрдэг тийм. Тэгээд гэмтэнд ямарчсан өөд болсон гэдэг. Тэгээд тэрийг орчоод өөр хаанаас уусан гэж. Тэгээд тэр чинь цамд аав үлдсэн байхгүй юу? Завсрууг нь үлдсэн. Тэгээд 5 он хаа болсон байхгүй. Тэгээд дараа нь явдаа дахиад ятгаж байгаа. Энэ бурхан ихтэй 10 хам нүглийн тухай айлдахдаа амьтанд ширүү гэж болохгүй гэдэл номлоод байсан. Тэгсэн чинь над иртээд их ширүү мөнгө хэлсэн намайг загинжин лээ гэж. Тэгэхээр чи одоо очиод ам асуу гэж. Гэртээ чи нэг хоолнд дайлигээд урьчих гэж тийм. Тэгээд хоолнд дайлигээд ураад гэрчин ирэх юм бол чи эвтэйг асуучих гэж тийм. Таны нөгөө нэг амьтанд ширүү мөнгө хэлж болохгүй гэж зургасан чинь үнэн үү гэж асуух гэж тийм. Тэгэхээр мэдээж тиймээ гэж хариулна. Тэгээ яагаад та тэр девдатад ширүү хэлсэн бэ гэж хэл. Тэнгүүд наад ч юм мэддэж сандраа чи юм болно. Тэгээд нүдний болоо явуулна. Тэгээ хоёлаа тэгээ түмэн зарлчих гэсэн чинь тийм. Тэгээд нөгөө хоёр чинь нөгөө чи яг болдог дээр юм болоод очиж.
Тэгээд очсон хоолнд сайхан ягаад хүүхдүүд нь сууцгааж ширээ тавирлаа. Урхныг дайлаацгааж. Тэгээд мань заргаж байгаа асууж байна. Урхнаа одоо та нөгөө амтнд юу ширүүн хэлж болдгоо гэж үнэн үү гэж асууж. Тэгээд наад асуултанд чинь тийм ч гэж хариулах болтгоо үгүй ч гэж хариулах гэсэн. Тэгсэн чинь нөгөө энэ чинь өөрөө сандарч нэгдэл их сайн болохгүй. Тэгэхээр мохон бол мэдээ сандар би чамд энийг тайлж өгье гэж тийм. Тэгэхээр гүнлэн гэдэг юмыг л тэн дээр айлцсан байна л да. Гүнлэн ямар сэтэл санаагаар гүний ширүү хэлэх үү. Тэрэн дээрээсээ болдог болохоос туйлын одоо ширүү гэж хэлэх хэцүү, мөн гэж хэлэхэд бас ингээд сайн олон үзүүлэлт юм нөхцлөд бүрдэж ижил тэр чинь бий болно шүү дээ. Амьд таслахад ч гэсэн одоо суур санаа үйлдэл тэгэл эцсэн хор гэдэг ингээд дотор заасан байж байгаа шүү дээ. Тэргээр бүх бүрдэж бүрэн өгөл болдог учраас тэрийг дотор задлж айлж өгöd. Тэгээ нэг гоё үлгэр жишээ хийж өгдөг. Та нар чи энэ хүүхдүүдтэй хайртай юу гэж хэлж байна. Ширээс тавиулсан хайртай гэсэн чинь танай хүүхд одоо ингээд нэг нь юунд махандаа ингээд хахаад хүүхдээр нь тулгуур чи яах вэ? Би хоолойг нь урж байгаа болтгоо тэр махыг аавна гэж хэлж л дээ. Тэгсэн чинь тэгвэл тэрнтэй ялгаа авахгүй. Би энэ Девдата хэн бол өөрийнхөө хүү хинтэй арахуултай баг адилхан тэг шаарддаг тийм хайрлаж үздэг. Тэгэхээр би бол одоо энэ нэг гомдоож байгаа ч болтгоо зөв юмд оруулахад бол тийм хичээн гэсэн байхгүй юу? Энтэй адилхан гэсэн. Тэгээд их биширч сэтгэл төрөөд. Тэгээ хожим нь энэ хин чин бас юу яасан гэж энэ битсэн байж таа. Тэгээ памасатын мажидаа гэж штэ эцгийнхээ хөнөөдсөн тийм намжитаа ингээд наримд нялбурж юм гэж юм. Нэрвэлтгүй их там лавтай унахаар байсныг гэж тийм. Тэ төрүүлэхгүй лавтай дэглээ гэж хилэнцгийн үлийг сагж хураасан санжаалаа гэж бурхан дор ичээмээгүй явдیں۔ Гэж. Бурхан дор сэтгэл итгэмж сүсэг биш байсны нөхцлөө техник нэлбэн донголно гэж тийм. Хар шугамд там их зовлон өчүүхэндүүдийн амсаад гитсэн юм оруулж байгаа гэж яаж. Энэрэнгүй ихтэй 6 хүүгүүн нь тийм зүрхнээс ба бөгөөд маш их инкрил хүчиг хаамд буулаар мөшөөнэ гэж амгүй хүүгүүнд одоо хөхөн тийм хөхний хансуу житэр хэрхэн одоо амлуулах аргыг олдоггүй гэж түнчлэн бурхан багшийн нэг үлсэн сэтгэл 6 зүйлийн амьтанд ялгаагүй үрчиг сүсэг бишрэл итгэмжлэл үгүй амьтанд хэрхэн тослон зохиохын аргын тааллыг ерөөсөө юу яасан алдсан мэт гэж тийм үү мохолцсон мэт гэсэн үг тийм санаа мохолдсон гэсэн үг. Тийм учраас гохвойвч гогцоо хэрэгтэй гэдэг шиг юм байна. Танчир гэж яг одоо муу ёо гэсэн утгатай үг дээ. Ер нь бол тарчиг үгүй хоосох гэсэн үг тийм. Арга үгүй болсон гэж. Танчир дээр доваараа нижээ гэж амьтны өөрийн гэж тийм ээ. Нёмдун ээж жондун ээ гэж. Гэмн лавтай гэж гим болох нь лавтай. Харин гэж тийм үү. Санжаала бурхан юм мачи гэж гим байхгүй бөгөөд мачи шин яндан зог эрдмийг төгсөг бай гэж. Сажин гэж тэ нөгөө бурханы одоо үеэл байсан тэ сажин ланчин дүтий гэж нэг 6 төмөг зааны кал зог гэж ачаа гүйцэх тийм үү. Гүйцэхээр дэмэд гүнжинсэ гэж сав аймгийн бүхний үгийг сав аймаг гэдэг нь бурханы одоо сургаал савшин сав аймгийн сургаал гэдэг үгийг тийм үү. Лорсун гэж цээж нь тогтоосон гэсэн үг. Оюундан барьж, кад нь шийдэн барьж, амандан уншиж чаддаг боловч гэж. Цээжээр уншиж чаддаг боловч, цээжээр мэдэх боловч гэсэн үг дээ. Дандаа надын хорлын жин гэж шашинд хор болж хорлын гэхээр ховргийн эвийг ирдсэн гэсэн үг тийм. Хүрдэн салгасан гэж тийм үү. Хүрдэн салган чайдэ гэж тийм. Үйлдээд хорлын жайдаа гэж. Логтон жаваа гэж буруу цаазалсан гэж. Одоо нөгөө ховргийн хэсгийг салгаж аваад өөрөө том багш суугаад бурхан багштай тэжэлтэж одоо юу яадаг шүү дээ. Бас нэг ховргийн буруу цаазаар хөдөлж явдаг шүү. Гэмдэн чогны жидийн дүүж хуургийг хоёр зүгтээ ялгах цагт гэж юм те талцуулах цагт
чогсон нийжээс дээд хоёр шав шарын үлдраа модгаалуу хоёртэй модгаалны хоёртэй хоёр хос дээдвэр чомпрол гэж ирээдийн хувилгаанаар дэндэн төмбийн дайлаж ховргийг эвийн үлдэр найруулгаа гэж тийм үү зохицолтгүй гэж ихтэй болгосон гэсэн үг. Дэдний минь гашиг сэтгэл зэгт зарим хүмүүс гэж минь гашиг дамбис гэлэн хажин дээ гэж. Бурхан багш өрийн гэлэн хажин гэж тийм үү хажин үнийг гэж. Арвжун намын жимдүүлэн гэж. Ховрог болгон зөвшөөрснийг гим болгон өгүүлээ гэж тийм үү жамдуулэн гэж гэмтэл өгүүлсэн гэж. Арвжун нам гэж тийм үү ховрог болгосон гимиг өгүүлээ гэж. Гүнсэг шагжаас ингийн стажин арвжун чавалаас гэж. Хамгийн болгоод шагжаа нарслан бурхан бай. Хажин ховрог болох байдаг гэж тийм. Яндан нийсүүгэн ба хоёр зүйлийн эрдэм байгаа гэж таалсан гэж бодсон. Сансан тийм үү. Хажин арав дүүмэжнэ. Хэрвээ хажин ховрог болох бол гэсэн арав дүүмэжнэ арвжун болох бол тийм үү. Шагжаа намжийн тарвалаа. Шагжаа огтнуудын нирвандор эвэр гэж хэлдэг. Лавтая одоо зэтгэр хориг болохыг санжааж ийсэх бурхан бай sig нэж болгоод тавжийн гомбаз арга ухааныг сийлвэ гэсэн үг шүү дээ. Тавжийн гомбаз гэдэг. Хажин аранда тарвай ийсэж хажин бол өөртөө нирваны чаадан тэмээ багчиж ийсэн. Хол зохилдох авьяасаа гэсэн. Тарвай чаантанжийн одоо багчиг гэж байна л да. Тарвай чаантанжийн багчиг гэж наах нирваны мөрд адил төстэй тийм урдны одоо авьяас байсан. Нэг хоёрт одоо хажин бол одоо ингээд ховрог гэлэн болгоод бас номын замаар ингээд явуулах юм бол ирээдүйд тэрнийхээ дүр төрлийн нөхцлөл гэсэн үг тийм ирээдүйд бас бурхан болж игээд тийм хувь зохиол байх үгийг бурхан болж болгосон учраас нэг хоёрт бол их сэтгэл нэг гим хэлэнс нүгэлд дадсан учраас их нэгүүлсэн бурхан багш түүнийг ховрог болгосон гэж хоёр юм шалтгаан байсан байж тээ. Дамбын нүгжийн бэрэмдэний даваа гундаа чадж үг гэж. За өдөрлөгч бурхны нэгүүлсэн сайхан үйлс бол амьтан бүхэнд ялгуулүгэ тэгш байдгаа гэж тийм үү чадмич үг гэж. Тэгшид орно гэсэн үг. Хүртэн гэсэн үг тийм ээ. Онжин чойжин гэсэн эсгэлчиг номын ар шанаар дүлжээ намжийн шийдвэр зарж номхтун шивнуудын сэтгэл үндэсэн тийм үү шийдвэр. Сэтгэл үндэсэн тандам метны наа гэж. Тустай болон тусгүй хоёр зүйл байна гэж тийм үү. Тэр нь дүлжээ арангийн жон шавийн өөрийн гим явж байна. Бурхан хэдийгээр амьтанд нэгүүлсэн сэтгэл нь ялгал үгүй тэгш болгочих тийм. Номынхаа аршаанаар шавьд хүртэлтэй хоёр янзаар тусч гэсэн үг. Тустай тусгүй хоёр янзаар хүрээд байна. Энэ хэний гим бэ гэвэл бурханы гим биш ээ. Шавийн хүлээж авч байгаа савны гим байна гэсэн үг шүү дээ. Тэгээд дүлжээ арангийн жон юм биш гэж шавийн өөрийн гим учраас санжээ дүлжээ намхаад байгаа юм. Бурханы нэгүүлсэн сэтгэл окторгой мэдхгүй гүнлаач явж түгээмэл гэж тийм. Хотол түгээмэлийг маражи хавч хэлэх юу гэдэг гэж. Нэмийн жонхор анширч барахгүй хааны жамдээ нам. Мөнгө дагтун мэсэлва нэмийн жон насан шиг үлгэрлэн хэлбэс гэсэн үг. Нарны хавтар мандал илэрхийлээ сайхан ургавчиг умрд зүг рүү хандсан хадны амгалд дотор тийм мөнгө дагтун мэсэлва доторх харанхуй үргэлж үл арилдгийг нарны гим гэж бүү барихтун гэж юм. Нарны гим гэж бүү зэгтэн. За дараагийн үлгэрний жишээлбэл саавн цэгшин мэрэнма ширсэн саадууд додсон жан. Нүгүү барэв мэнтумба саарсаг жимийн жүсгчис жондуу хэва сүүшилсэн гэж тийм. Хөрөнгөн түлэгдсэн гэж бөгөө тийм үү? Мэрэнма гэж үл болох гэж юм тийм. Үл болох. Ширсэн сайхан одоо чиг шороо хөрс юу гэж бордоо гэж лүү тийм. Дод гэж бүлээн одоо сайхан дулаан бүрдвч гэсэн зомж юм. Нүгүү барив ментум баг гэж. Ногооны ногоо үрслэн сайхан үл ургадаг гэж ментум баг гэж. Мендлэх гэдэг чинь ургана гэсэн үг юм гэдэг. Саасаг жимийн жүцгэж юм гэж. Энийг болвол шороо хөрс тэргүүтэн махуудын шалтгаанууд гэсэн үг л дээ. Жүцэг гэхээр шалтгааны чуулган олон тоон дээр цог гэдэг тийм нооны нөхцөл жүцэг гэж шалтгаануудын жомд гим гэж ямар нэгэн мэрэгэн үзэх хэлээ гэж тийм үү.
ямар хэн гэж мэрэгэн тэгж үзэх гэж ярьж хайваас үүшигдсэн гэж тийм. Мэрэгэн хэн нэгэн барих үдэ гэж гэмдэр. За дэвшин гэлэн хажин лергэр кали какалика агаалаас арансан ержүүлэг таа яг энэ жилэн гэсэн үг л да. Гэлэн хажин гэж байна. Хажин бол легийн гармаа гэдэг түрүүний түүх яриадсан. За какалика гэж бас нэг юу дотор гараад байгаа. Түүх тийм. Арансан ержүүлэг таа гэж өөрийн сэтгэлээр башуур хормог үүсгэж буруу үзлийн нажис тагдаг гэж. Өвчнөд мөнхөд талбигдсан талбигдэж юм үргэлжид одоо энэ буруу үзлийн өвчнөд автсан учраас дамчижинд үзье гэж дээдийн номын аршааны менжес масавар имээр одоо дэгжирэн гэдгийг илаашлгүйгээр тийм үү тэжээглгүйгээр илаашлгүйгээс дадаа нь янбар 8 гэж өдгөө тамд орсон гэж хэдий тийм боловч Чина гэж тийм Чина хожим нянгарын жинчүүд шарвагаан барадига буудын бодит түмдэн гэж шиг үзүүлсэн гэж байна. Ирээдүйд төдий цагтууд хэд ингэж нирваны явтыг олно гэдэг бурхан багшийг шүзүүлж одоо башгалсан гэж байна тийм. За дүндэм ба ийм шиг үзүүлсэн бурхан багшуудыг нэгүсэлтэй гэж хэлж байна. Бүр аврагтааргүй амтан байсан бол тэрийг одоо өөр болоод явуулах тийм юу байхгүй л дээ. Тийм учраас энэ бурханы 3 цагийг болгоод бэлэгтэй учраас арга ухаан нарийн гэж дээ. Тэрийг бол эгэл бодгол ойлгож ухаанд хүрхгүй учраас бурханы одоо зөвшөөрсөн тэр үйлүүд бол санаанд багчгүй шүү дээ. Чернэг дүйжийн нагсад байгаа юм. Нэг цөөн цагийн бие тэргүүлэн амьтд юм. 10 жил багүнжи баг бие зэрэг. Амьтдыг асар уужим ялгуусан боход бүгд төвчин явахын цагт л гэсэн үг л дээ. Төвчих гэдэг чинь одоо орхин явах юм тийм үү? Дагжигдан ба данжиг шагжаан бидний үзүүлэгч багшуулсан удирдагчдад шагжаан ирэх юм бол бас нэгнэ зэвэс гэж юм. Нэгүүлсэн зүрхнээс инэрэн үзэж тийм үү? Малын жапрыг авч 500 хөрөл гэсэн үг шүү дээ. 100 хүртэл 5 тийм. 5 одоо ерөөлийг нюрдог гэж түргнэн талбиж няндаг гэж чин зэргийг үүсгэх цагт гэж байна. Юг дүүлэн ламын чадаад үздэг нөгөө анжин жалван анжин матул югдүүлүү те эртний урахад намхдахгүй чадаагүй тэгээд хашраад авчихсан бурхан багш би авъя гэж авсан гэж те тэгээд бид нар шагин болсон. Тэгээд 10 зуны бурхад гэж нэгүүлсэн 500 хөрөлийг тавьж түргнэн тавьсан гэж шүү дээ. Өтөр түргнэн тавьж чин зэргийг үүсгэх тэр цагт ялгуусан бурхан бүгдээ лексо бадруудын симбан гэдэг. Сайшаадыг өгсөн цагаан хааны тэр бэлтгэн бол бас чодны тоноо нагсуу гэж та юм шүү дээ гэж. Та ямагт болоо гэж. Жалбисраа ялгуусныг үгүнэ гэмээр айлдаж нэг ихээр цаашаа олонтой болж олонтой цаашаасаа санжаа цан таваа замжис чигээр бурхны алдар нэрийг сонсон гэдгийг аюулаас нүрдөгч түргэн гítэлдэг гэж доолой ленжиг юм болсон гэж сударт нэг усудаа айлдж өгдөө. Олон удаа айлдсан гэсэн. Шалбийн сүм жамцаа давуулаа ялгуусан бурхны далай мэд их ирхэн зэрлэгдэр гэж тийм. Тайсан дүршигч сонсгоны онгоцонд суугаад гівший дэвбүнжи гэж удирдагч буйны савны тавши арга билгийн яваг сэлгүүрээр нэрж идэх шиг. Чухамхүү одоо яагаад хөдөлгөөд гэж тийм. Зондүйжийн дүнжи гэж зохиолдох шалтгаан болсон хичээнгүй сэтгэлийн хийрүүгэн схий салхитай найралдан зорчих ёсоо гэж тийм. Хүсэн нуруу 3 лагшны чандмын төв хүрхэн энэ яагаад юм шиг гэж тийм. Хүрхэн яагаад юм шиг гэж. Энэ гоё зүйл байж тээ тийм. Бурхны зарлиг эрхэн зарлиг ном сургаалыг далай гэж бодох юм бол өөрийнхөө одоо энэ мэдлэг өрнөлтөж бай тэмцэлтэн утга санааг ухаж ойлгож бай тэр үйлээ бол тийм. Суралцахын хоёр үйлээ бол онгоц гэж бодно гэж. Ийм онгоцыг ашиглаж Бурхны их далай номонд орно. Гэхдээ
буйны салдан гэдэг сарт байхаар өдөртөө болно шүү дээ. Тэгэхдээ бол яг хоо арга билгийн хоёр сэлүүрээр одоо завсар зээгүү одоо сэлүүлдэн тийм үү. Тэгээд тэрэн дээр юу хэрэгтэй бүр улам хичээнгүү гэдэг бол тхий салхитай зүйлж шүү дээ. Тэрүүгээр түлхүүлээд үлээлгээд ингээд явах юм бол хаана хөрхөөгөө нөгөө юу вэ шүү дээ. Бурхны их гурван дагшин буюу зөвөрлж хэлбэл Эрдэнэсийн арга дээр үрччихдэг шүү дээ. Лин гэдэг чинь арга гэсэн танаа юм шиг байна. Тэв гэдэг тийм хуучин далайч Эрдэнэс авах гал арга руу явдаг байсан. Тэгээд тэр үед чинь онгоцоо сайн битгээл явдаг байсан. Тэргээр зөвөрлж байгаа юм да. Ингээ гурван дагшны их тэв бүхэн бол аяа гайхамшигтай.